Өнөөдрийн бичлэг дээр сайхан хэмнэл сайхан амьдрал гэсэн энэ номын тухай ярилцах болно. Номын дэд гарч гэн өөрийгөө хайрлах нь сайхан амьдралын түлхүүр юм а. Сайхан амьдрал гэдэг зүйл рүү орохын тулд хаалгыг нь онгойлгох түлхүүр хэрэгтэй. Тэр түлхүүр нь болохоор өөрийгөө хайрлах, өөртөө зөв харьцах, өөрийгөө энд тэр хүнд тавих нь бол түлхүүр юм байна. Тэгэхээр энэ өөрийгөө хайрлах, өөртөө зөв харилцаатай байх гэсэн энэ зүйл байхгүй бол тэр сайхан амьдрал гэсэн зүйл рүү орох боломжгүй байна. Тэгэхээр өөрийгөө хайрлах, өөрийгөө энд тэр хүнд тавих гэсэн энэ хийсвэр ойлголтыг яг яаж амьдралдаа хэрэгжүүлэх вэ гэсэн 3 алхмыг өнөөдрийн бичлэг дээр ярих болно. Нэгдүгээр алхам нь өөрийнхөө зан авирыг анзаарах буюу өөртөө хэрхэн харилцаж байгаагаа анзаарах хэрэгтэй юм байна л да. Хүн ер нь бол бусдад хизээж гаргахааргүй зан авираа өөртөө гаргадаг юм байна. За гэхдээ энэ өөртөө яагаад ингэж хүн хэрцгий муухай ханддаг, өөртөө ер нь харилцаа яагаад ийм токсик байдаг вэ талаар хайрлах урлаг ном дээр маш сайн тайлбарлаж өгсөн байдаг. Ер нь бол хүн эхээс төрснийхөө дараа яг би хэм бэгийг мэдэхгүй төрж байгаа шүү дээ. Би бас сайн хүн юм уу, муу хүн юм уу огт мэдэхгүй төрж байгаа. Яг тэр эхээс төрөхдөө цагаан цаас шиг төрсэн байгаа үед нь хүмүүс бол тэр хүүхдэд ингээ янз бүрийн хэлж өгд юм байна л да. Өөрийнхөө талаар одоо чи яасан муухай бүдүү юм ч юм уу, те яасан муухай холоотой юм ч гэдэг юм уу, эсвэл ямар гоё дуулт юм ч гэх мэтчлэнгээр тэр хүүхдийн талаар 0-7 наснд нь хүүхдийн тархинд бол тэр хүүхдийн талаарх маш олон мэдээллийг суулгаж өгдөг. За тэгээд хүүхд нь бол яг тэр зүйлсүүдийг ийм байх хэрэгтэй юм, тийм байх хэрэгтэй юм гэдгийг мэд хүлээгээд авчдаг. Тэгээд насанд хүрснийхаа дараа бол тэр хэмжүүрээр өөрийгөө хэмжиж эхэлдэг. За гэхдээ та бодоод үзээрэй, те таны аав ч юм уу, таны ээж ч юм уу, таны ах ч юм уу, таны дүү ч юм уу танд хэлсэн тэр хэмжүүрүүд нь бүгдээрээ өөр хэмжүүрүүд ч тийм хүн болгоны таалдаг. Хүмүүс нь өөр хэмжүүртэй. Нэг хүн тэр хүмүүсийн бүх хэмжүүртэн тэнцэнэ гэх юм бол энэ бол амьдрал дээр боломжгүй зүйл шүү дээ. Тийм болохоор ихэнх хүмүүс өөртөө токсик харилцаатай байдаг. Тэр хэмжүүрээр нь хэмжээд би одоо аавынхаа хэмжүүрт нийцэх юм бол ээжийнхаа хэмжүүрт нийцэхгүй байгаадаа бас гэмждэг ч юм уу те. Энэ мэтчлэнгээр хүн бол өөрийгөө тэр бусад хүний толгоонд нь бага наснд нь суулгаж өгсөн хэмжүүрээр өөрийгөө хэмждэг. Тэгээд өөрийгөө хэмжээд үзэхээр тэр хэмжүүрт нь нийцэхгүй болоод ирэхээр өөрийгөө шүүж эхэлдэг. Би сайн байж чадсангүй, би хангалттай сайн биш юм гэж өөрийгөө шүүж эхэлдэг. За тэгээд өөрийгөө шүүгээд эхлэхээр чинь шүүх юм бол ял оноох хэрэгтэй шүү дээ. Тэгээ ял оноох хэрэгтэй учраас өөрийгөө хүчирхийлж эхэлдэг. Тэгээ бусд хүмүүс өөрийгөө хүчирхийлсэн ч гэсэн хүртэх ёстойгоо хүртэж гинэ гэж боддог. Тэр товчхондоо хайрлах урлаг ном дээр гарч байгаа зүйлийг бацах юм бол ер нь бол та өөртөө ингэж токсик муухай харилцаж байгаагийн цааш шалтгаан бол таны толгойн дотор чинь бага насны чинь суусан тэр янз бүрийн хэмжүүрүүдээс болж байгаа юм а. Тэгээ таны дотор тэр хэмжүүрүүд үүсч учраас тэр хэмжүүртээ хүрэхгүй бол тэр хэмжүүртээ хүрэхгүй байгаагийн шийтгэлийг та өөртөө онгодог учраас гэж өөртөө муухай харьцаж байгаа маа гэдэг. Тэгэхээр нэгдүгээр алхам нь бусд хүн танд хэр хандж байна. Эсвэл бол та өөрөө бусд хүнд хэр хандж байна гэдэг нь биш. Нэгдүгээр алхам нь та өөртөө хэрхэн хандж байна гэдгийг анзаарах хэрэгтэй. За тэгээд өөртөө та бусд хүн гаргадаггүйгээр муухай ашцсан гаргаад байгаа бол тэрний цаад шалтгаан нь бол та өөрийгөө хангалтгүй гэж бодож байгаа. Гэхдээ өөрийгөө хангалтгүй гэж бодож байгаа чинь чинхнээсээ бодтоор та хангалтгүй хүн ерөөсөө биш. Таны толгойн дотор янз бүрийн орцог ийм байх ёстой, тийм байх ёстой гэсэн бусд хүний толгойн дотор чинь хүүхэд байхад чинь оруулсан тэр хэмжүүрээс болж байгаа шүү. Тийм учраас тэр хэмжүүрүүдээс чөлөөлөгдөх хэрэгтэй. Чөлөөлөгдөд өөртөө муухай харьцаж болохгүй гинэ. За хоёр дахь алхам нь болохоор жинхэнэ нөхөрлөлийг сонгох буюу хүрээллээ өөрөө сайн зөв сонгох ёстой юм байна. За тэгээд хүн ер нь одоо ингээд өөрөө хүрээллээ бас манлайлж болно шүү дээ, тий. Одоо сөрөгч юм уу, муу хүрээлэлд орсон ч гэсэн тэр хүрээлэлдээ нөлөөлж болно. За гэхдээ энэ ном дээр хэлж байгаа нь бол хүн угаасаа одоо хүрээллээ манлайлахын тулд нэлээд их одоо цаг хугацаа хэрэгтэй. Эхлээд жишээ нь одоо self leadership ч юм уу, тий. Эхлээд өөрийгөө зөв зөвлөлт хөтлөж өөрөө эхлээд зөв хүн болсныхоо дараа бусд хүмүүсийг манлайлах боломжтой. Тэгтэл өөрөө яг ингэ төлөвшөж өөрөө яг зөв хүн болж тогтоогүй байж бусд хүнийг бол манлайлах боломжгүй. Тэгэхээр алс хэдтэй бол мэдээж бусд хүнээс манлайлж зөв зүйл рүү хөтлөх хэрэгтэй ч гэсэн эхлээд та өөрөө яг зөв хүн болж тогтоогүй байгаа бол хүрээллээ зөв сонгох хэрэгтэй. Та яг ямар хүн болохыг хүсэж чинь тэр хүрээлэлдээ орох хэрэгтэй. Тэгээд хүрээллээ өөрчлөх хэрэгтэй. За тэгээд одоо ер нь энэ ном чинь ингээд сайхан хэмнэл сайхан амьдрал гэсэн нэртэй ном шүү дээ, тийм. Ер нь бол хэмнэл мэдрэмж гэж зүйл байдаг. Яг тэр маань та юу мэдэрж чинь юу бодож чинь гэдэг маань энерги цацруулж байдаг. Бусд хүн ч гэсэн тэр энерги цацруулж байдаг гэд. Тэгээд ер нь бол ингээд сайхан мэдрэмжтэй ч юм уу, сайхан мэдрэмжээс илүүгээр яг адилхан мэдрэмжтэй хүмүүс л хоорондоо цогцтой юм гинэ. Та ямар хэмнэлтэй вэ те? Та одоо өндөр хэлбэлцэлтэй буюу баяр талархлыг мэдэрж байгаа юм бол яг баяр талархлыг мэдэрж байгаа хүмүүстэй хамт байхдаа амгалан тайван байдаг. Эсвэргээр одоо та баяр талархлын хэмнэлд байгаа ч гэсэн уйтгар гунигтай ч юм уу одоо тийм одоо сөрөг мэдрэмжтэй байгаа хүнтэй байх юм бол хоёлоо тохгүй байдаг. Зөвхөн тааж биш нөгөө хүн ч гэсэн нөгөө хүн хэрэг сөрөг байх юм бол та хитрхи эерэг байх юм бол та хоёрын энерги чинь хоорондоо мөргөлдөөд идэг. За тэгсэн чинь энэ ном дээр болохоор зөвлөгч байхдаа болохоор хитрхи сөрөг хүмүүс те
тийм сөрөг хүмүүс таны хажууд байж твчгээргүй тэр хүмүүс өөрөө зүгээр танаас холдоод явах хэмжээний эерэг болох хэрэгтэй шүү. Тэгээд тэгж эерэг болохын тулд мэдээж ямиг зөвөр хардаг эерэг хүмүүсийн хажууд байж та баг зэрэгээр уусаж аяандаа өөрчлөгдөх болно. Тэгэхээр яг одоо ингээд таны бие хүн болж төлөвшөж тогтоогүй байгаа бол хүрээлэлд зөв сонгох чинь хамгийн чухал шүү гэж дахин сануулж илээ. 116 дахь хуудсан дээр бас энэ ойлголтыг дэлгэрэнгүй хэлж өгсөн мэлээ. Та хизээд өөрийнхөө амьдралд анхаарч царааг нь тэлж бие хүний хувьд өсөж дэвжих ёстой. Үнэхээр амжилтанд хүрч баяр хөөр хайрыг бүрэн хүртсэн гэж бодсон цагтаа л бусдын төлөө зүтгэж эхлэх хэрэгтэй. За тэгэхээр бид нэр заримдаа угаасаа би энэ хүнийг өөрчлөн ч юм уу тэгээд тэр хүнийг өөрчлөхийн төлөө тэр хүнтэй хамт байх ч юм уу тиймэрхүү сонголтуудыг хийдэг шүү дээ. Тэгсэн чинь та өөрөө бүрэн аз жаргалд хүрсэн. Та өөрөө бүрэн одоо өөрийгөө төлөвшсөн. Ямар ч хүнтэй уулзсан би ерөөсөө тэр хүнд уусахгүй гэсэн бүрэн итгэлтэй болсон. За тэгэхээр бүрэн итгэл гэдэг нь зүгээр нэг таны өөрийн итгэлээс гадна үнэхээр бодитоор та өөрөө ямар ч хүнтэй уулзсан хэлбэлцэхгүй болсон үедээ л бусдад туслах хэрэгтэй. Тэгэхгүй бол та өөрөө уусаад явчихна гэсэн байна. За гэхдээ бид нэр одоо бүхий л харилцааг өөрсдөө шийдвэрлэх боломжгүй шүү дээ, тий. Зарим харилцааг бол бид нэр сонголтоороо уулзахгүйгаа шийдэж болох ч гэсэн зарим харилцааг бол бид нэр тэг шийдэх боломжгүй. Одоо жишээ нь ажлын хүмүүсийг ч юм уу бид нэр хүснээрээ солих боломжгүй шүү дээ, тий. За тиймэрхүү тохиолдолд яах ёстой вэ гэсэн чинь тухайн хүний амнаас гарч байгаа үг бол тухайн хүний зүрх сэтгэлээс нь гарч идэг. Тухайн хүн өөрөө хүнийг юу гэж боддог вэ? Тэрүүгээрээ таныг дүгнжээд юм л да. Та яг боддоо ябаг субъектив та өөрөө ямар хүн бэ гэдгээс үл хамааран нөгөө хүн маань хүнийг юу гэж боддгийг тэрүүгээрээ таныг дүгнэж тийм үгүүдийг хэлж яадаг. За тэгтэл тэр үгийг нь та үнэхээр тийм юм байна гэд хүлээгээд авчих юм бол таны дотор нөгөө хэмжүүр болж тогтоод тэр хэмжүүрт нөгөө хүрчээний хүрхгүй байна уу гэдгээр өөрийгөө шийдгээд эхэлдэг гэсэн шүү дээ, тий. Тэгэхээр та одоо хүрээлэлээ сонгох боломжтой бол мэдээж сонгох хэрэгтэй. Сонгох боломжгүй тохиолдолд тухайн хүний гаргаж байгаа хандлага, тухайн хүний үг бол ерөөсөө яг тантай хамааралтай зүйл биш. Зүгээр л тэр хүн өөрөө хүнийг юу гэж боддгийг тэрүүгээрээ таныг хэлж байгаа. Одоо тухайн хүн маань үнэхээр хүнийг новш гэж боддог бол таныг новшил гэж хэлнэ. А нөгөө хүн маань үнэхээр хүнийг үн цэнтэй гэж боддог бол таныг үн цэнтэй гэж хэлнэ. Тэр нь яг субъектив та өөрөө яг үн цэнтэй хүн үн цэнгүй хүн үү гэдгээс үл хамааран нөгөө хүн маань хүнийг юу гэж хардаг вэ гэдгээс хамааран тэр хүн танд тийм үгийг хэлж байгаа, тийм хандлагыг хэлж байгаа учраас өөрийнхөө энергийг хамгаалж сурах хэрэгтэй. Тэгээд тухайн хүний хандлага үг бол тантай огт хамааралгүй. Тэр хүний үнэлэмж, тэр хүний одоо хүнийг үзэх үзэлтэл учраас өөрийгөө заавал хамгаалж байгаарэ гэсэн мэт. За 3 дахь алхам нь болохоор өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Тэр өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрнө гэхээр одоо сул тал ч юм уу эсвэл засаж болох талуудаа яг би угаасаа л ийм хүн гэж өөрийгөө өөрчлөлнө гэсэн үг бол биш шүү дээ, тий. Зүгээр энэ дээр өөрийгөө хүлээн зөвшөөрөх гэдэг нь яг ихээс зөрөгтэй танд заягдсан зүйлсүүдийг болохоор яг байгаагаар нь талархаж хүлээж авах хэрэгтэй. Гинэ одоо жишээ Монгол хүн болсондоо ч юм уу арьсны өнгөндөө ч юм уу тий яг ихээс зөрөгтэй танд байсан анхдагч зүйлсүүдийг байгаагаар нь хүлээн зөвшөөрч талархах хэрэгтэй байна. Гэхдээ бид нэр яагаад тэгвэл яг өөртөө ингэ заягдсан зүйлсүүдээ өгдмөл зүйлсүүдээ байгаагаар нь хүлээн зөвшөөрч чаддаггүй вэ гэдгийг бол энэ хайрлах урлаг нам дээр маш сайн хэлж өгдөг. Түрүүний хэлсэнчлэн тий толгоон дотор нь одоо баг байхад нь ийм байх ёстой, тийм байх ёстой гэсэн янз бүрийн хэмжүүрүүд өгчдөг. Одоо жоохон багт чинь таныг тий ийм өсний өнгө чинь шал муухай штэ, нүдний өнгө чинь аягүй онцгой байна ч гэдэг юм уу. Ийм янз бүрийн хэмжүүрүүдийг өгсөн. Танд хин нэгэн хүн нүдний чинь өнгө аягүй онцгой байна гэж хэлэхээс өмнө нь бол та нүдний өнгө онц юм уу, онцгүй юм уу гэдгийг бол мэддэггүй байсан байж таарна штэ тий жоохон багтаа бол. А тэгтэл яг тэр нүдний өнгө чинь онцгүй байна гэж хэлдэг бол зүгээр л тухайн хүний нэг хүний л зүгээр хүсэл сонирхлын үүднээс тэгж хэлж байгаа. Эсвэл бол бүр танд ууралцсан учраас гомдоомор санагдаад тэгж хэлсэн ч байж болно штэ тий. А тэгтэл хүүхэд тахтай ялангуяа 0-7 наснд бол хүмүүс яг тэр хэлсэн үгийг нь бүгдийг нь хүлээгээд авчдаг. Тэгээд жоохон багтаа тэр сонссон үгээсээ болоод өөрийгөө хангалттай биш гэж үзээд өөрийгөө хүлээн зөвшөөрч чадхаа болчдөг юм байна. Өөрийгөө хүлээн зөвшөөрнө гэдэг бол сайхан амьдрал руу орох түлхүүр гэж хэлсэн. Тэгвэл өөрийгөө хүлээн зөвшөөрөх тал дээр энэ дээр айгүй гой зүйл бичсэн байлээ. Тэгээд бичлэг дээр энийг уншаад өнөөдрийн бичлэгээ дуусгая гэж бодож байна. Баяр жаргалаа чимээгүйхэн хүртгэд чин хүмүүс таныг дуугүй гин. Маргаан зөрчилдөөнөөс зайлс хийвэл чин хулчгаар гин. Дуртай зүйлдээ туйлбартай хандсны чин төлөө донтогч гин. Итгэл үнэмшил ялгаатай байсныхаа төлөө тэрслүү гэгтэн. Аарсаар ярианд оролцохгүй бай гэхээр ичимхий болчихно. Нийтийн чиг хандлагыг дагахгүй бол гажуу гэгтэн. Эерэг байх гэж хамаг чадлаараа хичээхэд хуурамч болчихно. Ганцааргаа уйдгарлахгүй байж чаддгийг чин зожиг гэж тодорхойлно. Бусдаас өөр зам сонгосны чин төөрөгдөл гин. Мэдлэг боловсрал хөөхийг чин хинээрхэл гин. Алдарт ноттой адил төрөхгүйг чин муухай гэж тодтогно. Эрдмийн мөр хөөхгүй бол муухаг гин. Бусдаас өөр сэтгэсний чин төлөө галзуу гин. Мөнгөний үн цэнийг мэддэг та шуналтай гэгтэн. Сөрөг хүмүүсээс зай барьсны чин төлөө тэд таныг үнэж бус гин. Тэд таныг хүснээрээ л дуудаг. Та тэдний хүссэн жүжигийн дөр тоглох хэрэггүй. Дэлхийн ертөнцид тоглох жүжигт өөрийн үзэгдлийг оруул.